Баргажин 2025 олон улсын урлаг соёлын спортын их баяр цэнгэл наадмын нээлтийн үйл ажиллагаа энхөө эхлэхэд бэлэн боллоо. Баргажин 2025 олон улсын урлаг соёл спортын наадмын баярын жагсаалыг Манлайбаатар Дандан сүрэн тэргүүлэн наадамчин олны уухайн дуутай нар зөв тойрон наадмын төв талбайд орж ирлээ. Наадамчдаа Баргажин 2025 олон улсын урлаг соёлын спортын наадмын баярын жагсаалын дэлгүүрийн Төв аймгийн дүндэд төлөөлөл орж ирлээ. Төв аймаг нь 1921 оны ардын хурцгадаас өмнө Түшээдхан аймаг 1923 оны 10 сараас Богдхан уулын аймаг 1931 оноос Төв аймаг гэж нэрлэгдэх болжээ. Төв аймаг бол Монгол улсын төв хэсэг төвлөрөн байршиж улсын нийслэлийг нутаг дэвсгэртэн багтаан өршдөг аймаг үлээ. Эрхэм хүндэт наадамчдаа дорнод нутгийн эрхэм хүмүүс маань жигсаалаар хүндэтгэн орж ирлээ. Байгальд дэдгнээс цацарч гарсан дамсан маргчин төгмийн хүндийгөр жаргаж дуурсан зонсон баргуудаа баатрын удам алунган хин үрсүүд богд Монголын төвхнээ эзэн Чингисийн нагсан урал төвхийн жиайнд буцаж явсан Монгол талаа бараад дэмцлийн хөхөч шиг Монголон тэмүүлэх баргын хязгаар босож нөхцөх Монгол өмгчдийг бүвэн дуутай төрнүүлж ургуулсан огшин сүдний цэцлэн нэг Дандан сүрэнгийн өндийсэн тал баргын тал Монгол тал
Баргалахын найрсан амьдрсан алтан дорнод нутаг минь. Баярын жагсаалда Говь Сумбар аймгийн хүндэт төлөөлөл ягсан орж иржээ. Говь Сумбар аймаг 1691 оны хаврын адаг сар Манчин хаан их хамгаалсан Монголыг өөрийн харьяах болгож 4 аймаг 7 хошуу байсныг задаргаж 82 хошуу болгосноор Сэцэн хан аймгийн орчин хошуу үүсэн байгуулагдажээ. Улсын баг хурлын 1991 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 44 дугаар тогтоолоор Орнгов аймгийн Сумбар сум, Шивэ говь хороо, Улаанбаатар хотын Баян тал хороог нэгтгэн улсын зэрэглэлтэй Чойр хотыг байгуулжээ. Улсын их хурлын 1994 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн 32 дугаар тогтоол гарч Чойр хотын эдийн засгаар Говь Сумбар аймаг 1994 оны 8 сард байгуулагдсан түүхнэ. Монгол улстай нэгдсэн нийлэг өсөж зохицтой нутгийн хамба таммо базар гард үн жамбал нарын удирдгаар хөдөн бүрийн шин барга баруун гарын үл шаргошоонаас 240 гаруй ирэх 1340 хүн ам 100 мянган хот авсан мал сүр бүхий баргчууд 1917 оны зам үүж Монгол улсад ирж уулзаад өгсөн нүүсээр чандрын талыг арын улсаар үлжиж 1918 оны хавар ирдэг хэрхэн болгохын алаан төлөвлөлээд томьёо сүүлч намрын ихээр огдуудын нөр авдрын уулын орчим ирж утгалжээ. За баярын мэндийг хүргье. Тооцныхаа гадуур ахаарай. 3500 малтай баяжир. 3000 малтай Азербайджан нарын толгой баяжуудаас гадна 2000 гаруй малтай 20 орчим дундаж баяжууд оройсон нүүж ихлүүлсэн байдаг. Нүүдийг өдөрсөн амбалам зэрэгжээ. Гүн жамбут нарын их хүрээнд ирж огтд бараадан урдын шав болох бүтэц гаргасныг огт хаан сор болгож өөрийн их шавын утас гарч янзуу шиг хотын шав болгон авдар баян уулын нутагта газар олгон сууцаар авдар баяны арга хэмээн нэрлэгдэх болсон хүүхдээ. Эрхэм хүндэт хадамчдаа баргажин 2020 наадмын хүндэт тугийг залж байна. Баяр хүргье. За сайхан надаарай. Бид наадаа. Настай төрнийгмийн нэртүүлэлтэн дипломатч бараг судалгаач Дандрын гонгор Дорн аймгийн хөлбөмбөр сумын харьяата Сэхэр голын
улсын авиатомас малын эмч үндсэн хууль баталсны ардын их хурлын депутат Базрын Чадамба Өөр Монголын орц засварны үлэн борготын шинэ бараг баруун хөшөөний бараг судлаач Өхнүүдийн нэхийд шинэ бараг зүүн хөшөө бараг түүхс соёл судалгааны дэд тэргүүн барагын чөлөөт хөдлөгч харган халын соёлын будж яв. Хөлөөдөвгийн аймгийн аврагмалчин Содномдоржаагийн Чадамбаатаргуутай эрхэм хүмүүд залж байна. Тусгаар оршиж агуулмт минь асан батмалж архирэгсэн дөрөө Монгол их орн байна. Энгчм байна. Монгчм байна.